мэд цаана найзуудаа бич, чич, бид бүгдээрээ аав ээж, эмээ өвөө болно. Өтөлж хөгшөрнө гэдэг бол зам ёсны зүйл юм. Өөрөөр хэлбэл бид өсч том болно. Их сургуульд сурч мэргэжил боловсрол эзэмшин, ажил төрөлтэй болно, амьдрал зохиож аав ээж болно, цаашлаад эмээ өвөө болно, тэтгэврт гарна. Энэ бүхэн бол хүний амьдралын эхлэлээс төгсгөл хүртэл болж өнгөрдөг бидний мэдэх тодорхой зүйл шүү дээ. Хүмүүс бид зогсолтгүй амьдралын төлөө зүтгэж, ажиллаж, хөдөлмөрлөж хийж бүтээж байдаг. Эхийг хийж бүтээсний дараа гавьяаныхаа амралтанд буюу тэтгэврт гарна. Хамт олонтой ажил төрөлтэй байсан хүмүүс тэтгэврт гарахаараа ганцаардаж, сэтгэл санаагаар ундаг гэж манай өвөө ярьж байсан. Тэгэхээр нэгэнтэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэтгэврт гарах хугацаа хөдөлмөрийн хууль зааснаар тодорхой байдаг учраас наан сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй гэж тэр бас хэлсэн шүү. Манай өвөө тэтгэврт гараад хашаандаа мод ногоо тарьдаг болсон. Тэгээд бас хөршүүдтэйгээ хамтран гудамжаа тогтчулж хүүхдүүд бидэнд зориулсан бяцхан цэцэрлэг түрээлэн байгуулж өгсөн. Өвөө маань амьдралын зөв дадал хвшлийг эзэмшиж мөрдөж ирсэн мундаг хүн учраас би түүнийг эрүүл саруул байж урт наслан гэдэгт итгэж баярладаг. Өвөө маань хэд хэдэн чухал зүйлийг үзэгчдэд хэлж өгөөрэй гэж загсан юм. Ингээд түүний өгсөн зарим зөвлөгөөнөөс та нарт хэлж өгье. Өтлөхөд нөлөөлдөг сэтгэл санааны хямрал, зохисгүй буруу хооллол, биедээ хайн хандах зэрэг амьдралын буруу хвшлээ өөрчлөхийг хичээцгээе. Ясны сэргэжилт өвчнөөс урьдчилан сэргийлж, ясны шүл, эдэм, бяцлаг зэрэг кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж хвшицгээе. Элэгний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд БЦ вирусын халдвартай болон 40-оос дээш насны хүмүүс жил бүр хамрагдан архаг өвчнөөс сэдрэхээс урьдчилан сэргийлж амралт цовлуулж аяа. Манай өвөөгийн үеийнхний ихэнх нь ясны сэргэжилттэй байдаг. Ийм өвчтөй болохгүй тулд дасгал хөдөлгөөн хийжүүлсэн ундаа уухгүй байх хэрэгтэй гэсэн. Хийжүүлсэн ундаа сахар болон сахар орлуулагч бүтээгдэхүүн, аспартам, цикламат, сахарын зэрэг бодисууд агуулдаг. Мөн хийжүүлсэн ундаа ихэвчлэн фосфорын хүчил агуулж байдаг. Фосфорын хүчил нь бидний бие махбодод байгаа кальцийг өөртөө нэгдүүлдэг бөгөөд энэ нь хүний биед шингдэггүй. Ийхүү гаднаас орж иж байгаа кальц биед шингэхгүй учраас бие махбод ясанд байгаа кальцаа шимдэг. Хийжүүлсэн ундаа ингэж ясыг сэргэжүүлдэг байна. Ясны сэргэжилтээ сэргийлэх бас нэг чухал зүйл бол хөдөлгөөн юм а. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр эдис хүчил төрөгчөөр баяжиж, бодисын солилцоо сайжирч, цусны эргэлт идэвхждэг. Мөн булчин чангарч уян хатан, хүч чадалтай, эрч хүчтэй, эрүүл чирэг болно. Бидэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Хүн бүрт баримталдаг зарчим, эрхэмлдэг зүйлс бий. Гэсэн ч бидний туйлын зорилго бол аз жаргалтай, сайн сайхан амьдрах юм. Аз жаргалтай, сайн сайхан амьдрал нь эрүүл мэндээ хэрхэн хамгаалахаас, өөрийгөө дотны хүмүүсээ хэрхэн харилцахаас, өөрөөр хэлбэл өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадсан зөв дадал хвшлээс эхэлнэ. Сэтгэл хангалуун, чанартай урт наслахад нөлөөлөх эрүүл зан үйл суралцах нь хүн бүрийн хвшүүлбэл зохих дадал муу юм а. Чи явшээ бас хэлхийгээрээ их чахадаага